Оройн үзэгчтэй тэгэхээр манай 25 дугаар цогцлыг ам нэвэл гэсэн шинэ ярилцлагын нэвтрүүлэг эхлүүлээд байгаа. Энэ нэвтрүүлгийн маань 2 дахь удаагийн зочноор та бүхэн одоо харж байгаа Цаан Шонхор холдингийн ерөнхий захирал мөн хамгийн сүүлийн үед байгуулагдсан Монгол 999 нэмэх гэсэн үндэсний нийтлийн туучин гишүүн нэг тайван оролцож байна. Ингээд манай урилгыг хүлээж авч танд баярлалаа. Та тэгэхээр таны би телевизийн дэлгэцийн өмнө ингэж сууж байгааг чинь бараг одоо анх удаа харж байна. Спортын төрөл жанрын хувьд л ярилцлага гэж байсан болохоор ч анх удаа ингээд манад бидний урилгыг хүлээж аваад бас та бүхэн тохирсон зүйл бол нэлээд дэлгэрэнгүй илэн далангуй ярилцлага хийнэ гэсэн ийм бодолтойгоор хоёлаа уулзч байгаа. Тэгэхээр Чиндийн их 50 гэж л би анх сонсч байсан. Тэгэхээр Чиндийнхэн гэж энэ Чингэд гэдэг ер нь ямар хүн байсан танаа одоо байдаг уу? Тэгээд танаа гэр бүлийнхэн ер нь хэдүүлээ юм бэ? Ямар хүмүүс гэдэг юм бэ? Манай гэр бүлийн хувьд бол одоо би айлын ганц хүүхэд. Хинтээ аймагт төрсөн. Тэгээ манай аав чимэд бол Хинтээ аймгийн Бөөний Браваазд Нярваар насаар ажилласан. Манай ээж Ира гэж хүн байсан. Манай ээж бол Хинтээ аймгийн Төв аймагт сувилагчаар их олон жил ажиллаж ирсэн. Ийм хүмүүс. Ер нь бол ажилчин гаралтай. Одоо таны ээж хоёр хоёулаа гэдэг үү? Хоёулаа өнгөрсөн насаас. Энэ хэдий тохиолдсон юм бэ? Аав маань бол олон жилийн өмнө өнгөрсөн. Ээж маань 2005 онд. Яг намайг гарч ирэхийн одоо сарын өмнө л өнгөрсөн. Энэ тухай би сануулсан уншижсэн юм шиг таныг ярьсан чинь. Танай гэр бүлийнхний хувьд одоо манай эхнэр Цолмон маань бол одоо Канада улсын Торонтогийн их сургуульд оюутан. Тий. Манай том охин монголчин. Тэнд бас Канадад Торонтод хувийн сургууль сурдаг. Канадын давуу тал нь бол хоёр хэлтэй учраас англи, франц хоёр заадаг. Хувийн сургуулиуд нь бол өдөр болгон франц хэлээр заадаг юм билээ. Улсын сургуультай болохоор хуучин социализм үед 7 хоногт 2-3 удаа орос хэл ордог байсан шиг тэгж заадаг учраас хувийн сургуульд нь оруулсан. Манай охин 9 настай. Манай хүү энхчин одоо 5 сартай. Бүр тийм юм уу? Тий. За. Тааш одоо 40 сурж байгаа хүн гэдэг чинь том охин чинь 9-т өдөр чинь 40-т нэлээд сүүлд авсан юм тий. Тий, би 2000 онд бидний гэрэлсэн л дээ. Дизайнеруудын холбооны ерөнхийлөгчийн ажлыг их удаан асуусан. Таны эхнэр чинь бас загвар өмсдөг гэдэг. Энэ та бүхний холбож өгсөн үү? Тий, ер нь тэнд холбооны манай загвар өмсгч байсан тэр манай эхнэр маань тэгээд холбооны шугамар танилцсан л та. Та айлын ганц хүүхдүүд гэхээр чинь танай хөвчлэн тийм нэг зожиг ааштай хүүхдүүд байдаг шүү дээ. Ирэх дураараа ерөөсө хүссэн бүхнээ л авч идэг. Та тийм ааштай юу эсвэл таныг ойр дотны хүмүүс чи юу гэж тодорхойлдог вэ? Ер нь бол айлын ганц хүүхд чинь ер нь ирэх байдаг. Би бас ирэх байсан. Айлын ганц хүүхд байсан. Гэхдээ зожиг байсан. Яг ганцаараа учраас сүүлдээ яг гайг болсон л доо. Та ямар мэрэгчлээ юм бэ? Хэзээ түүхч гэдгийг бол би бас сонсчихсан. Тэгэхээр нарийн зэрэг тоол ярих юм бол тэгээ яагаад түүхчийн мэрэгчлийг та сонгосон юм бэ? Би Монгол улсын их сургуулийн түүхийн ангийг төгссөн. Яагаад түүхчийн мэрэгчлийг сонгосон бэ гэхээр угаасаа манай эмээ маань би бас эмээгийнхээ гар дээр өссөн. Эмээ маань бол намайг баг байхаас эхлээд бол чи Чингисийн удам, чи Хяд Боржигных. Тийм учраас чи одоо Чингисийн удам, Чингис шиг хүн болох хэрэгтэй гэдэг надад их үлгэр домог их ярьж өгдөг байсан. Ингээд би Чингис хааны тухай домог үлгэрээс эмээг их ярьж исэн домог үлгэрээс дамжаад цаашаага өөрөө судлаад тэгж их явсандаа тэгээд энэ юу маань сүлдээ зөвхөн Чингис хааных ч биш Монголын бүх түүхийг судлах үндэс болсон. Эмээ дээрээ та ер нь хэдийн өссөн бэ? Ер нь эмээ дээрээ өссөн хүүхдүүд илүү бүр ирэх гэдэг шүү дээ. Тэр бүр таны ирэх болох чинь бүр их илүү нөлөөлсөн нь. Нөлөөсөн. Эмээ маань нам алган дээр бөмбөрүүлж байсан. Тий. Тэгээд тийм учраас нэлээд их л хүүхд байсан та.
Та яг гарч ирэхээс өмнө сарын өмнө ээж маань өнгөрсөн гэж хэлж штэ. Тэр үед танд үнэхээр хэцүү л байсан бахал та. Гэтэ ингээд за нэг жоохон өмнөхөс байсан болоосоо гэж бурхан жоохон гомдчихсэн тийм үе байсан тийм. Тэгэлгүй яах вэ? Ээж маань бол яг надтай бие муутай байсан учраас надтай тийм олон удаа ирж чадаагүй. Тэгээд уг нь залуу төр байсан л да, тийм учраас тийм эрт нас орчихно гэж би бас тооцоогүй байсан. Гэтэ яг нь ер нь бол олон хүмүүс хэлдэг юм блэ. Бас нэнүүгэл би бас чадaltaй одоо бөө зам энтэд үл итгэдэг. Үнэхээр чадалтайнууд нь бол талд ертөнцөөс мэдээлэл бол үнэхээр бодит мэдээлэл авч чаддаг шүү дээ. Олон хүмүүс хэлж байсан. Ээж чинь чиний аймыг өөрийнхөө аймаар те их хүн үрийнхээ урдуур ордог юм а гэж. Би бол одоо тэгж л бас ойлгодог. Тухайн үед одоо жишээлбэл таны аминд хурж магадгүй байх тийм нөхцөл юу байсан бэ? Тэр өвчин байсан уу эсвэл гадны нөлөө байсан уу? Юу байсан бэ? За яг энэ тухай бол би 2004 онд одоо Авдгантын шоронгоос бичсэн захидал дээрээ одоо энэ тухай дэлгэрэнгүй бичсэн. Тийм учраас энэ тухай бол би дахиж ярмааргүй байна. Яагаад вэ гэхээр өнөөдөр бас одоо намайг хэлмэгдсэн ч гэлээ гэсэн бас миний алдаа оноо тодорхой хэмжээгээр байсан баг. Гэхдээ нэг шороо оронд ортлоо тийм юм бол байгаагүй гэж үздэг. Яг цаг хугацаа харуулах бах би цагаатах цаг нь ирнэ. Гэхдээ ер нь бол энэ бүгдийг мартахаар шийдсэн. Яагаад вэ гэхээр одоо намайг яг 2004 оны 5 оны одоо 4 сарын 20-нд гарна гэж 4 сарын дундуур гарна гэж талигаач Гүрзав багш маань хэлсэн байдаг. Яагаад тэгэхээр би ээжигээ нас барахад 7 хоногийн жөлгөөр гарч ирсэн. Тэгэд Гүрзав багштай уулзахад бол чи ийм номнуудыг Непалд уншуулаа. Тэгвэл чи 4 сарын дундуур гарах юм байна гэсэн. Тэгээд манай хүмүүс яваад Непалд очиж тэр номнуудыг уншуулсан. Тэгээ би 4 сарын 15 боллоо. Бэлдээдэд байдгүй. 14, 17, 18, 19-нд манай эхнэр маань ирж ирсэн. Тэгээд би эхнэрт хэлж ирсэн. Бас худлаа ирдэг юм байна та гэж. Тэгсэн чинь 20-ны өглөө дараа нар нь дуудсан. Тэгээ очсон чинь Монгол Улсын ерөнхийлөгч Багуун туан зарлигийг надад уншиж танилцуулсан. Ингээд би суллагдсан. Тийм учраас 4 сарын дундуур гэж яаж тэгж эртнээс хэлж мэдж байна гэдэг талаар нь дараа нь би ус учрыг олсон л доо. Үнэхээр юм бол чадaltaй лам нар, чадaltaй бөөнөр бол далд ертөнцөөс мэдээлэл авч чаддаг. Гэдэгт бол би одоо 100% итгэдэг. Тэгээд би гарч ирснийхээ дараа одоо Непалд руу би очсон. Тэгээд Гүрзав Римпочигийн хэлснээр Непалд байдаг Дагам Римпочи гэж хүн дээр манай найзууд очсон. Дагам Римпочи гэж хүн бол өөрөө шоо хаяад Чожин лам Чожин буугаад Чожин бууна гэдэг маань Чожин лам гэдэг маань бол шашны бөө гэсэн үг. Бөө маань бол биедээ онгоц цахиусаа оруулдаг. Нэг өөр бие ашиглуулдаг. Одоо улаач, элт, дуурчлагч гэдэг юм уу тийм ээ? Чожин лам яг тийм. Тэгэд бас яг тэд нар Гүрзав багшийн яг хэлсэнтэй адилхан ийм номнуудыг уншуулаа. Тэгвэл 4 сарын дундуур гарах юм байна гэж хэлсэн. Хоорондоо өгөөд өгсөн шиг. Хэлсэн байдаг тийм. Тэгээд би гараад үнэхээр тэр хүмүүст биширсэн Гүрзав багштай уулзаад тэгээд би Непалд очсон. Непалд очоод Дагам Римпочи багш настай Чожин лам тэр амьд байсан. Тэгээ би тэд нартай уулзахад бол хэлж ирсэн.